Сайн байцгаана үзэгчдээ сэтгэлийн дуудлага нэвтрүүлэг эхэлж байна. Чингис хаан олон улсын нисэх буудалд олон монголчууд гадныг зорьдог. Тэдгээр дотроос бүгд найрамдах Солонгос улсыг зорьж байгаа. Тэр тусмаа ажил хийхээр амьдралаа дээшлүүлэхээр зорьж байгаа монголчууд дийлэх хувийг эзэлдэг. Өдгөөгөөс яг 6 жилийн өмнө нэгэн монгол залуу ажил амьдралаа дээшлүүлэхээр бүгд найрамдах Солонгос улсыг зорьсон. Харин энэ залуу 6 жилийн дараа их нутагтаа буухдаа нурууны хүнд өвчтөй хүнд бэртэл аван их нутагтаа бууж байна. Гэхдээ их нутагтаа иргэн ирж байгаа да. Гэр бүлтэйгээ иргэн уулзж байгаа да. Эхнэр хүүхдийнхаа элийг твтээж байгаа да. Жаргалтай байгаа хаа гэдэгт би итгэж байна. Сэтгэлийн дуудлага нэвтрүүлэг энэ удаагийн дугаартаа энэ залуугийн Солонгост амьдрал болон Монголдо иргэн ирээд рүүгээ хэрхэн тэмүүлж байгаа талаар энэхүү нэвтрүүлгийг бэлтгэж байна. Манайхаа хоолой дээрээ. Сайн байна уу? Баяр жаргалаа. Өөрөө чи би фэйсбүүкээр харсан юм аа. Намайг алтан дөрөв гэдэг юм аа. Их орондоо тавтаа морил. Гоё. Сэтгэл хэрэг байна. Гоё. Гоё нөө. Наашилж гоёлоо. Мөнгө хоёул хүмүүс зам тавьчих. Хизэн дээр Монгол дээр байгаа лээ. Одоо бараг 7 жил болж шүү дээ. 7 жил болж байна уу? Тий. 7 жилийн дээр Монгол дээр ирчихсэн. Утгийн сайл ямар байна? Гоё. Баяр жаргалаа. Өөрөө чи ирэхдээ фэйсбүүкээр болон би найзуудынхаа хүрээлээр өөрөө чинь тухай сонссон. Тэгэд өөрөө чи би энэ тосч байгаа юм аа. Гэрлэгөө ярьж байгаа чинь би ойлгож байна. Гэхдээ маргааш би өөрөө чинь гэртээ урьж байгаа. Манай гэрт ирээд надад тавууг солиод магадгүй сэтгэлээ хуваалцах хэрэгтэй байна. Гарахгүй хаалцсан ингээд шүү дээ. Тийм үү? Сая би хүүдээ уулзгаж харлаа. Юу мэрч юм дээ. Айгуу гоё. Их том болчих хүүгээ их сансан. Эх орноо их сансан. Ялангуяа эх орноо их сансан. Монголчуудаа их сансан. Хүний газар бол хүн нэг л газар шүү дээ. Тэгэл яах вэ? Маргааш цаг гаргаач. Би одоо бол би гэрч ирэх гэдэг. Тэгв үү? За. Санаа зовлтгүй. Миний машин зочих. За. Тэгв үү? Өөрөө чи хийн тассан бэ? Манай гэр бүлийн ээж хүү Тассан уу тий? манай гэр бүл бүгд тассан. Бүгд тассан байна уу? Сайн байцгаана уу? За, хүүтэйг 7 жилийн өмнө дараа уулзах юм байна. Гоё байлгүй яах вэ тий. Хүүгээ хараад их сэтгэл өндөр байна. Нарлаг Монгол орон насаран амьдрах нутаг намайг түсэн ээжи номонд сургасан байж ертөнцийг үзэсгэлэн гоо иродоор учирсан нутаг ердөөч марташгүй үлгий юугаар сошгүй ирдэн За, 90-г уулзах юм байна. Гоё наа. Идэж. Хүй аав нь үлдсэн. Мөнгө ааваа таньж байгаа мó? Амжин уу? Амжиг яах вэ? Уцаар хойлоо зөндөө ярьдаг үстэй миний гоо. Өнөөдөр нэг сонирн байна. Тийм үү. Мөн үлж ярихгүй юу? Хүй миний гоо. Бүгд нэр юм блэ? Санчир. Миний нэрийг Санчир өгөө гэж. аав надад танихгүй байгаа мадаа миний гоо чинь. Одоо хамгийн түрүүнд гэртээ очиод тэр нь яг юу хийхийг хүсэж байна? Солонгос дахтаа бол хамгийн түрүүнд хүүгээл эрхлүүлнэ гэж аяг хүмүүст одоо тэхэл л байна та. За. Аав нь шинэ унтдаг байлаа шүү дээ хүүгээ гадаад. Одоо ингээд замд байгаа явах юм бол тэр улсын хийж өгсөн юм, энэ улсын хийж өгсөн юм л гэдэг юм би. Бид чи өөрсдөө юм хийж чадна үстэй. Тийш лээ. Одоо чи нэгдээ Солонгос 7 жил байсны
үр дүн гэх юм бол за яг уу мөнгө тоолоод яах юм. Гэхдээ сусын юм гэвэл юу вэ? Би бол одоо нутагтаа эх орондоо Монголдоо ийм юм бол хийж чадна. Сурсан юм бол байгаа. Яг энэ онгоцны буудлаас Солонгосыг зорж байсан байж байгаа. Яг одоо хүүгээ тэрээд хүүтэйгээ уулзаад Монголдоо иргэн бууж байгаа баяр жаргалын хооронд мэдээж түмэн ялгаа байгаа. Гэвч зүгээр маш товч хэлэхэд энэ хоёрын донд нэг тийм ялгаа байгаа л гэсэн ингээд хэлэхэд тэр нь юу вэ? За тэр үед бол яг амьдралыг арай өөрөөр хардаг гэж байна. Яаж хардаг гэсэн гэж? Арай жоохон хялбар өнцгөр ч юм уу. Арай жоохон хүмүүс сэтгэдэг хөнгөн модтой байж. Одоо болохоор хүний амьдралыг арай өөр өнцгөр харангуйтай хүний зовлон бас арай илүү их хараад за энэ хүн ийм асуудалтай байгаа юм байна. Энэ хүн ийм байгаа маань гэж шууд ер нь аюу тэрийг нөхцөлтэй боддог болчихсон. За мэ хүүгээ тоглоом. За Машины хардаас энийг матчвал тэр энэ хардаа шууд авна гэдэг. шууд За би өгөх гэж яах вэ? Та өөрөө аав үг шүү дээ. Очоод нөө гэж. За их нутагтаа гэрийнхээ гадаа ирлээ. 7 жилийн дараа шүү дээ. өстой гоё. Сэтгэл хөдлөөд байна бүр. 7 жил. Гэхдээ гэр бүлийн хувьд бол 3 сарын дараа уулзж байгаа. Гэхдээ 3 сар зарим солонгос хэлж байгаа монголчуудын хувьд бол их богино хугацаа авах та гэр бүлийн уулзаагүй хугацааны хувьд. Гэр бүлтэйгээ уулзаагүй бас тэнд ажил хийж байгаа зөндөө хүмүүс бий тийм биз. Тэгээ яг ирэх гэж байгаа хүнд бол 3 сар гэдэг чинь айгүй урт хугацаа шүү дээ. Одоо зүүдлээд байгаа юм шиг шүү дээ. Нэг л итгэж өгөхгүй. Тэглгүй яг хуу магадгүй 7 жил ээжийн барьсан хүүдээ зориулсан цайнаа яг эзэнгүй байсан. Магадгүй 3 сар эхнэрийн барьсан гэр бүлийнхэн гэрийн эзний цайны дээж эзэнгүй байсан. Өнөөдөр эзэнтэй болсон их орон бас нэг хүүгээ огтж авсан их нуттай тагтай морил. За баяртай. Маргааш уулзъя сайхан амраарай. За хүүтэн байна уу? Дарч ирээ Монгол. А? Даггүй юу? За, утаанд хэр амарч байна? Зүгээр. Урчин утаа хэр байна? Гайгүй. Даггүй байна уу? Утаа анзаарахгүй шүү дээ. Анзаарахдаггүй байна уу? Тэглгүй яах вэ? Чи нутагтаа ирсэн хүн чинь. Зангираал байгаа юм чи. Ер нь харин нутагт байгаа ер нь хүмүүс чи ер нь зангираал гэдэг юм шиг. Тий. За оръё, додгошоо оръё. Даарч ийн. Эхнэр нь даарсан юм шүү дээ. Чичрээд нь шүү дээ. За орцгоо. Хүний газар бол хүн нэг л газар шүү дээ. Эрүүл мэндээр л мөнгө сольж авчихна гэсэн үг. Явшиндаа бас аюу харамстай. Хайртай бүх хүнээ орхио явж байгаа шүү дээ. Байртай болъё. Ээжигээ дуудаад байдаг эрдүү. Автаа уулзчихдаг. Байрнаас илүү ганц томилогтэй л шүү. Алхаж чинь, явж чинь, толгой ажиллаж чинь, харж чинь. Болохгүй л юу? Тэгээ одоо бол дахиж өвдөх хэрэг байхгүй, өөхөх хэрэг байхгүй гэж бодъё. Ард маань амьдрал байгаа. Заавал хоёр үлээр авах. Өчтөр машин дотор яриад адууны мах итгэсэн гэдэг талаар би адууны мах чансан. Гэртээ байгаа юм шиг байгаарай. Дортойгоо идээрэй. Нэрлэх юм байхгүй. Битээрээс айлд одоо яаж юу яах вэ? Хоос орчихгүй гэсэн. Тийм. За. Баярлалаа. Үнчээс харин нэг нутгийн чихэн хийгээд энийг онцлог зориулж яаж байгаа. Аа за. За баярлалаа. Тэнгэрийн нэвтэр байна тий. Сайхан дурсамжтай юмудаа бичээд гээд хүн юм. За гэлалаа. Нутгийн чихэр гэж юу гэсэн үг лээ? Нутгийн чихэр гэж солонгосын чихэр. Солонгосын чихэр. Тий. За. Буруу хэлчихлээ. Хүний нутгаас зсэн чихрээ гэж. Тий. Заавал оцсон газараас нэг юм авчихгүй бол. Баяж байгаа. Ер нь зүгээр миний сонирхоод байгаагаар солонгост ажилладаг монголчууд тэгэхээр л их олон янзаар яригддаг л да. Анх 6 жилийн өмнө явахдаа ер нь яг ямар шугаас хөлмийн гэрээр явсан. Тэр 9 жон дээр хонсон шүү дээ. Аа студент очилж яхад Тий. өөрөө очилж ирсэн байна. 2 онсон. За. Тэгээд тийчсэн просто асар их монголчууд чинь тэр гээд одоо баг хүн болгон тэрийг мэдсэн бахаа тийм. Тэнд очилж байгаа тэгээд тэр үл явсан. Хүний газар бол хүн нэг л газар шүү дээ. Эрүүл мэндээр л мөнгө сольж авчихна гэсэн үг.
Явсандаа бас аюу харамстай. Хайртай бүх юмний орхио явж байгаа шүү дээ. Байртай болъё. Ээжигээ дуудаад байдаг ирдэг. Автаа уулзчихдаг. Байрнаас илүү ганц тунгалэгтэй л шүү. Алхаж чинь, явж чинь, толгой ажиллаж чинь, харж чинь. Болохгүй л. Тэгээ одоо бол дахиж өвдөх хэрэг байхгүй, өөхөх хэрэг байхгүй гэж бод. Ард маань амьдрал байгаа. Заавал хоёр үлээр авах. Цагдаа нар ингэ зогссон. Тэр хүн л юм чинь. Усуун бийдсэн. Тэгэхэд ерөөсө гараад бийдсчээ тэр их юм бол яг нэг зарим нэг цагдаа нар за нуруунд дээр нэг хоёр бороход болчих. Тэгээ гарчаад ороод тэр. Хоёр бороход уулчаад. Тий. За за. Тэр бол яг үнэн байсан. Тэгээ зарим нь болохоор дихгүй тулд ерөөсө усуудаар нэг савтаа ус шидүүлээд савтаа усаа уучаад бурууж шийчээд буцаагаар шиддэг. Ерөөсөө л тэгжил ер нь за 2 хонсон усууд бол их зөөхөн байсан. Сүүлийн 1 хоног дээр бол бүгд л ер нь тийм үрдсэн. Жишээ нь тэгтээ бол бүгд бол шантрахгүй зогсоод байсан юу гэхэл бүгд л нэг л зорилготой солонгос гараад амьдралаа дийшлүүлнэ гэсэн нэг тийм зорилготой. За барыг л энийг ингээл даваал те энэ дотор ороод бүртгүүлчихэл юм бол барыг амьдрал сайхан болчихно гэсэн. Одоо бас ер нь бүгд гүрийгээл байгаадсэн. Айгүй хэцүүсэн шүү дээ. Тэр бүртгүүлээ. Тэгээд тийм солонгост очиод 2 жил гарan баг 3 жил гэрээгээр ажиллаж агаад. Тэгээд харалсан байхгүй. харсан. За билээл бүтгэтэй үе. Очие. гэж бодлоо яагаад цаашаа харалцсан. Сансан төрөх байхгүй. Бодож исэн зоригтой хүрчдэг. Одоо сансандаа хүрсэн үү тэгээд? Нэг талаараа явсандаа бас аюу харамстай. Нэг талаараа. Тийм үү. Нэг талаараа л явсандаа харамстай. Жохон хэцүүхэн хэлэх юм бол өвчтэй болсон. Энэ л хамгийн харамстай. Жишээ нь тэр өвч нь яг юунаас болсон? За ард хариуцлага болохоор ер нь амралтгүй их удаан ажилтдаг гэсэн. Тэгээ би ядарсан. Тэгээ тэр ядарсан нэрээ болоод их хүн юм өргөж хаад нурах бэртээсэн. Тэгэхээр одоо бол гэхдээ хүмүүсийн одоо чи миний харж байгаа баяж байгаа зүгээр л шүү дээ. Тий. Юус галахад яваад байна. Нэг үрүүл харагдаад байна. Гэхдээ тэр нь одоо жишээ нь үнэхэр хүн өвч нөө. Хүнд. Ах би чинь юу ингэж сууж чаддаг байсан. Ерөөсөө л хөвтэйгэр. 0 орж бийцэж чадахгүй. Хүүгээ жишээ нь өөб амны хөөгөөд дэш нь өгж болохгүй л. Тэгэхээр тэр нуруунд бол ачаал үүснэ гэж байгаа тийм. 3 хилээс дээш өргөж болохгүй. Нарзэг Монгол орон насаран амьдрах нутаг намайг түлсэн ээжи номон сурсан байж ертөнцийн үзэсгэлэн гоо иродор учирсан нутаг ердөөч марташгүй үлгий юугаар сошгүй ирдэн чимэний хацшгүй амраа чимэний хацшгүй жаа чимэний хацшгүй амраа чимэний хацшгүй жаа Солонгост очиод магадгүй ажил хийгээд амьдрал дээшлсэн бодолтой хүмүүс байгаа. Тий. Тэр жишээ залуучууд зүгээр чи хэлвэл юу гэж хэлэх вэ? Ер нь бол зөө мэдээж бити явсаа л гэж бодож байгаа дотроо. Хүний газар чинь л ер нь л хүний газар шүү дээ. Заримдаа интернет рүү ороод зарим залуучуудтай харьцаад хахад Монголдо ер нь аюу боломжийн болсон юм шиг санагдаад байна. Тэглэх яах вэ? Тэглэх яах вэ? Тэгээ заавал энэчнээс явахтай хайртай бүхнээ хаяал тэнд яваал тэгээл хамаг цаг хугацаа жишээ нь агуун хөрөөр байл гэхэд нөхөр нь явуулах агуу хүүхдээ орхио явуулах гэж чинь хүүхдээ хамгийн ад жаргалтай тэр мөчүүдийг харж чадахгүй шүү дээ. Тэгээд тэнд
олоолоогоо мөртлөө цаг хугацаа яваалаа. Хүн нэг явцсан бол буцаж нааш орж чаддгүй байхгүй. Цаашаа улам л Тий. цаашаа шигдээд идэв юм шиг байна тий. Тий. Яагаад гэвэл тэр хүн чинь бүр өөрөө өөртөө бүр хариуцлага бүр их улам нэмж аваад идэх байна. Монгол зөндөө одоо боломж болсон. Тэр 6-7 жилийн өмнөхөөс шал өөр болсон шүү дээ. Ажил байна, ажлын цалин өндөр байна. 60,000 ажил хайж байгаа хүн байна. Харин 100,000 ажлын байр байна. Зүгээр л энгийн тоо хэлэхэд те. Тэгэхэд монголчууд наашаа ирээсээ их нутагтаа ирээсээ л гэж би хүсэж байгаа. Махай дэжтэй. Адууны мах. За тийм. Хүссэн мэт. Сайхан мэт Адууны мөртэй л энэ. Өөртөө тий одоо би одоо идэв яасан болоо юм бэ. Чагаа уу? Сайхан мах идэв. Өөр төрүүлээд түрээд ч тийм. За. Би ингээд хүрчнэ. Саад гамт. Олон жил идэв. Олон жил идэв. Аюу их болсон уу? Аюу их болсон. Бодоод үзлээ. За тэдний борцоогоо амралтын өдөр тэдний юм аваад шивх нэрвэлээр ч юм уу тий. Хоолных нь үеэр ч нэг борцон зөгчих гэдэг. Оюутны байршилын болж ш л бараг юм тий. Түүнээс тэр нөгөө монголчуудад мөнгө нь л байгаа. Хөгжинд нь мах байгаа. Борцон авах байхгүй. Мөнгө нь байгаа худалдаж авах гэж байгаа юм чи. Та хүүтэй оллоо. Танд баяр хүргэе. Бухимдаж найдахаас аргагүй тоос шороо хэр бүртгэнд гэр оронтойн дарагдсан байна уу? Зад цэвэрлэгч Best Service рүү залах. Улаанбаатар хот Эрдэнэтэд байрлах танай гэрт аль өөрхөн салбраас дуудлагын баг танад шүүрхэ очно. Дэлхийн дэвшилтийн технологиор хевс дороожинд нуугдсан хог, тоос, бактери шимэгчдийг оргүй цэвэрлэж анхаарч байсан юм шиг шинэхэн болгоно. Сэтгэл ханамж юутай ч харц үзшгүй Best Service. Өрсөлдөгчгүй цэвэрлэх хүнжилгээ хэзээд бэлхэн. Томч вэ, жижигч вэ? Хүн өөрийн гэсэн байшиндаа жинхэнэ тав тух аз жаргалыг мэдэрдэг. Тэгвэл барилгын мэргэжсэн байгууллага Best House Канад технологиг эрсдэс өөр амьсгалтай Монголд нутагшуулан илүү бүхнээр тоноглон зөвхөн танд зориулан Канад House барьж байна. Best House. Сайн байна уу? Сайн байна уу? Түүн холын зам төөрөд баларч явна. Бүргэнг орох зам аль байх вэ? Одоо энэ хүттэйгүр даваад бүрг ханга орчих. Ах юу гэж байгаа? Энэ муу хоёр хүүхдээ дулаан байлгадаг юм уу гэж арьс илтэж байна. Арьсч өөр юм аа. Арьсан бүйдэг Grand Plaza-гийн 5 давхраас Best бүйдэг. Бидний эцэг их, бидний ах дүүнэр та бид Багдаа гэд үеийн үед тугалж амарч аз жаргалтай түүхэн бичиж байсан эдгээр бүйдэнгүүд цаг цагтаан шилдэгнэ гол хэрэглэн байсан. Тэгвэл өнөө цагийн бүйдингийн төрхийг Best бүйдэн тодорхойлоо. Best бүйдэн үргэлж шилдэгнэ байцгаая. Сууаваарай. За адууны мах яваад. Янзи. Янзын уу? Стэр. Одоо мэ. Энэ юу вэ? Хамстаа. Арго. За. Ингэж баярлалаа. Ингэж л таныг одоо өгтий да. Их нутгийн. Их нутгийн амт чинь их орны амт чинь энэ шүү дээ. Ингээл босч штэ шууд. Өөрөө анх яаж танилцсан? Анх дээр солонгост танилцсан. За. Аюун солонгост очоод танилцсан юм биш? Тийм солонгост очоод танилцсан. За. Тэгээд тэндээ гэр бүл болоод, Тэндээ гэр бүл болоод, хүүтэй болоод, сүүлд хүүтэй болсон. Тэгээд юу бас анхаас өндөрлөд дэвшлэлийгээ солонгосыг зорсон шүү дээ. Тэр стадионы гадаа сойжирсан уу? Бас уу. Тэр өнөөдөр ирлээ. Тэгвэл хоёр нэг ойролцоогтой хол байсан юм биш үү? Тэг хол. Гэхдээ хөвзөө их ойрхон байжээ. Тий. Тэрийг хийвч. За. Тэгээд очиод хэдэн жил бас баг 6 жил. 6 жил ажиллаж ирж байгаа юм тий. Миний дараа ирсэн. За. Ганц салгах уу? За тий. Утгаас ялах сайхан Аргооч. Аргаа. Надад чи би хоригж дийлшгүй. Анхны солонгос явсан зорилго нь яг юу байсан юм? Хамгийн том зорилго нь үгүй байр байсан л та. Ер нь бол байртай болъё. Бас нэг том зорилго нь манай ээж солонгост 8 жил болсон. За. Ээжигээ дуудаад байдаг ирдүү.
яг хав тэр оюутнаад юу яач хичээлийн юу ячаад төгсгчөөд тэрийгээд хичээ тэгэл араас нь янз янз юм гарч ирсэн байх. Ээж маань тэнд хүний газар ажилладаг чинь би яхаараа ажиллаж болтгүй. Ээж хооронд би ээж хооронд ажиллая. Тэгээд амраа. Тий. Тэгээд солонгос явсан. Тэгээд очиод ээж маань удаагүй нааш явсан. Тэгээд ээжийг маань ирээд удаагүй аав маань бурхан болсон. Тэгээд тэр үед болохоор ээж маань юу гэдэг байсан гэхээр одоо ирж амжихгүй болсон. Ирээд ч одоо яах вэ? Бараг тим хон юм ярьж байгаа хэрэг. Тэгэхээр би заавал очино. Ямар ч байсан заавал очино. Гэтэл ээжтэйг уцаар ирсэн чинь ээж маань за чи наашаа ирэх юм бол амьдрал чинь тим болно. Гэл айгүй олон юм ярьж байгаа л да ухаарлын. Тэгээд наашаа явах гад дараагаасаа бичиг авч заавал юм. Дараа маань бичиг маань өгдөггүй. Өөрөө элчин л үгүүлээ хүний газар чи элчин тоодгүй. Тэгээ аргаа ороод эцсэн чарна. Өнгөрчлөө. Хэд гоцор тэгэхэд бас аюу сэтгэл өвчсөн бас хэцүү. Хүний газар. Тэгээд хаан чадаг хүн биш үү те? Автаа уулзч чаддаг. Тэр нь бас нэг том зорилго нь болохоор ээжийг наашаа Монгол явуулах. Ээжийн хооронд тэнд ажиллая. Гэсэн зорилготой байсан. Яг хөө нэг зорилго нь ээжигээ буцааж ээжигээ амраажээ. Тий. Байрандаа хүрсэн үү? Чаддаг. Башин авчдаг. Байр авчдаг. Ер нь ойрхон байсан. Тэрийг буцааж имжлэхийнээр зацуулаад ер нь нэг тэмэрдүүл юм болсон. Байр бол авчдаг. Одоо хамтдаа нэг тэрвэрлээд авсан цагт бол үзээд байна үстэй. Тий. Амьдрал өөрөө баялаг юм чаа. Тийм. Баян штэ. Тий. Ямар ч сан алхаж чинь, явж чинь, толгой ажиллаж чинь, харж чинь болохгүй л. Тэгээ одоо бол дахиж өвдөх хэрэг байхгүй, өөхөх хэрэг байхгүй гэж бод. Ард маань амьдрал байгаа. Гэрүүл маань үлээж байгаа. Ер нь тэгж авих бодоол өөрийгөө хичээгээл даачилсаргаад босоод ирсэн шүү дээ. Имчнэрээс зугтаал. Имчнэр бол за орон дээр хөвт нэг тэрэгэн центр дээрээс өөрөө их нуугдаж их бэлтгэл хийдэг салхдаг юм дэшээд. Тэг босоод ирсэн. Манай монголчуудын юу юм блэ? Би онцлог арай жоох өөр юм шиг үлээ. Чанга байна уу те? Тий, арай чанга. Тэгээд монголчууд бас сэтгэлийн хаттай юм л бас. Бас солонгочуудыг хөтөл. Адилхан хаглаанд орсон, адилхан бэрцсэн тим нэг тэгтээ ахмад насны хүн л те. Тэгэл тэр юу н суугаараа л үлдсэн. Нарлаг Монгол орон насаараа амьдрах нутаг намайг түлсэн ээжи номон сурсан байж ертөнцийн үзэсгэлэн гоо иродоор учирсан нутаг ердөөч марташгүй үлгий юугаар сошгүй ирдэн Өөр ямар ажил хийдэг байсан юм? Аялал үйлдвэр. Аялал үйлдвэр. 4 жил нэг аялал үйлдвэртэй ажил. Сүүлийн 2 жил бол энэ хүүхд гаргах маркаар л Хамгийн чухал ажиллаа хийсэн байна те. Ээж болох. Том солонгосоос очсон ганц том бэлэг. Ганц том. Сайхан биш. Нэрээ гоё байх шүү. Солонгосоос очирсан хамгийн том бэлэг. Байрнаас илүү ганц том бэлэг. Юунасаа? Байрнаас илүү ганц том бэлэгтэй л шүү. Тэгэлгүй яах вэ? Одоо энэ мэн дээрийг одоо бүр чааш нь бүр тинкэ оруулж ш, тамир оруулж хүчилж бүр түлхүүрдэж өгч ш. Хүний газар бол хүн нэг л газар ш тэ. Эрүүл мэндээр л мөнгө сольж авч нэгсэн үг. Явшиндаа бас аягүй харамстай. Хайртай бүх юмнээ орхио явж байгаа ш. Байртаа болъё. Ээжигээ дуудаад байдаг ирдэг. Автаа уулзчихдаг. Байрнаас илүү ганц том бэлэгтэй л шүү. Алхаж чинь, явж чинь, толгой ажиллаж чинь, харж чинь болохгүй л. Тэгээ одоо бол дахиж өвдөх хэрэг байхгүй, өөхөх хэрэг байхгүй гэж бод. Ард маань амьдрал байгаа. Заавал 2 үлээр авах. Баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ хамтарч ажилладаг Best Group гэж байгаа.
Best Group-ийн Best House, Best Style гэдэг олон чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа компани бий. Чин Солонгост чи хэднэрийн цалин авдаг гэсэн бэ? За гэрээгээр 920 мянган төгрөг авдаг лөө. Тийм 920-950 мянган төгрөгийн цалин. Харалсныхаа дараа хамгийн сүүлд чи авсан цалин чи хэд вэ? Сүүл нэг сая 800 сая 700 авсан баха. Тэгэхээр хэрвээ сонирхвол бид ажлын санал болгож байгаа. Зөв. Тэр бас хүсэлтээр Монголоо тэмүүлж иж байгаа залууг бид нар туслана гэхээс илүүгээр хамтарч ажиллая. Тэр баяр жаргал гэдэг залуутай чинь тэнд сурсан мэдсэн зүйл зөндөө байгаа. Тэр нь хамтарч ажиллая. Манайд ажилд орооч гэж бид нар санал тавьж байгаа маа гэж байгаа. Сонирхол хоёлоо өнөөдөр одоо цаг орой болж штэ. Маргааш дахиад би урих нь байна штэ өөрөө чинь. Одоо өөрөө санал тавиад ирээд тэр компани нөхдүүдтэй уулзаад ажил нь үнэхээр чаддаг бол би бол ажил голохгүй байх гэж бодож байна чамаг. Чаддаг бол мэддэг бол тэмүүлэл байгаа бол магадгүй Солонгост авч ирсэн цалин шигээд цалин монголчууд өнөөдөр авч байгаа штэ монгол залуучууд ажилдаа мундаг бол. Тэгэхээр маргааш тэр газар очиж уулзвал яаж юм? Болж юм. Тэгэхдээ би бол хизээж ажиллах болохгүй шүү дээ. Ямар ч ажил байсан. Чадхаасаа чадахгүй хүртэл үзэн чадахгүй юмаа сурна, мэднэ. Чинь ийм байшиг л барин шүү дээ одоо хавар болоод ирэхээр. Байрна. Чаднаа. Чадна шүү дээ. Ялгаагүй л хүн юм чи. Тэгэлгүй яах вэ? Тийм. Бус залуучдаас юу гараад бодох вэ? За гэр бүлийн хүн дарж байгаа шиг орж махаа идэе да. За тийм. Тэгвэл тэгээ маргааш тэгээ сайхан уулзах нь шүү дээ тий? Та бүхүүтэй оллоо. Танд баяр хүргэе. Бухимдаж найдахаас аргагүй тоос шороо хэр бүртгэнд гэр оронтой дарагдсан байна уу? Зад цэвэрлэгч Best Service рүү залах. Улаанбаатар хот Эрдэнэтэд байрлах танай гэрт аль өргөн салбраас дуудлагын баг танад шүүрхэ очно. Дэлхийн дэвшилтэй технологиор хевс дороожинд нуугдсан хог, тоос, бактери шимэгчдийг оргой цэвэрлэж анхавч байсан юм шиг шинэхэн болгоно. Сэтгэл ханамж юутай ч харц үзшгүй. Best Service. Өрсөлдөгч швейц цэвэрлэх хүнжилгээ хэзээд бэлхэн. Томч вэ, жижигч вэ? Хүн өөрийн гэсэн байшиндаа жинхэнэ тав тух аз жаргалыг мэдэрдэг. Тэгвэл барилгын мэрэгчсэн байгууллага Best House Канад технологиг эрсдэс өөр амьсгалтай Монголд нутагшуулан илүү бүхнээр тоноглон зөвхөн танд зориулан Канад House барьж байна. Best House. Сайн байна уу? Сайн байна уу? Түүн холын зам төөрөд баларч явна. Бүргэнгээ орох зам байлгүй ах нь. Одоо энэ хүчтэйгүр даваад бүрг ханга орчих. Ах юу гэж байгаа? Энэ муу хоёр хүүхдтэй дулаан байлгах юм уу гэж арьс илтэж байна. Арьсч өөр юм аа. Арьсан бүйдэг Grand Plaza-гийн 5 давхраас Best бүйдэг. Бидний эцэг их, бидний ах дүүнэр та бид багтаа гэд үеийн үед тугалж амарч аз жаргалтай түүхэн бичиж үйсэн эдгээр бүйдэнгүүд цаг цагтан шилдэгнэ гол хэрэглэн байсан. Тэгвэл өнөө цагийн бүйдингийн төрхийг Best бүйдэн тодорхойлоо. Best бүйдэн үргэлж шилдэгнэ байцгаая. Сүү аваарай. За баяр уш. Сайн байна уу? Одоо ерөөхдөө ийм хөл буудыг хийх гэж ажилд орно шүү дээ. Чадах уу? Заагаад өгвөл хийн. Заагаад өгвөл хийн асуудалгүй. Асуудалгүй. Зүгээр яг хоёул ийшээ сууя. Хуцаа тайлаач. Солонгост авч ирсэн цалингийн яг тэр хэмжээнд нь цалингийн өгнө гэж байгаа. Гэхдээ Best Group-ийн залуучууд бол сэтгэл байх хэрэгтэй гол нь. Тэгэхээр баяр уушт, баяр жаргалд сэтгэл үнэхээр хангалттай их байгаа хаа гэдэгт тэд итгэж байгаа. Сэтгэл байгаа. Мэдээж өөрөө сэтгэлээсээ хийгээд сүулт нүрээ шиг харна гэдэг хамгийн сайхан шүү дээ. Үгүй сайхан. Тий. Тэгэхгүйгээр сэтгэл гарахгүй ажиллаж нээх явахгүй. Тэгээ сүулт нүрөө тэгээд авиг дотор юм бодоос яваад. Миний тэр дутуу хийсэн юм аа яасан бол. Тэгэхээр магадгүй 3 сарын өмнө эмнэлгийн орон дээр өвтөжсэн. Магадгүй. Гэхдээ өнөөдөр их нутагтаа ирээд хүүгээ тэрврээд эхнэрийнхээ цайг уугаад өнөөдөр ажилтаа болж байна. Урчин орон нойр үрсэн гэж шүү дээ. Бушгал ажилдаа гарах гээд. Өглөө бараг 5-6 гээд боссон баг. Догтлоо л байна. Ер нь их орондоо ирснээс хойш ер нь байнгын л догтлох хэвээр. Гинтинүүд ер нь байнга л гараад байгаа тийм.
Байнгын зангираастай юу? Тий, байнгын зангираас дээрээс. Тэгэлгүй яг хав тэгэхээр төрөөчийн хил дээр 3 сарын өмнө эмнэлгийн орон дээр хөвтөжсэн бол яг тэр эмнэлгийн орон дээр хөвтөж явах яг тэр үед Баяр Жаргал гэдэг энэ залууг яг юу босгосон бэ? Алтан гартай эмчнэр бас найз маань их тусалсан энэ дэр. Миний нэг одоо бүр ярихээр л ингээд энэ золхүүгээд Зоко гэдэг нэг найз маань. Өөрөө солонгосын ажил хүнд тэгээ дээрээс нь ажлын хажуугаар намайг тэр эмнэлгийн орон дээр шүнжэнгөө сагтагсан. Тэр шүнжэнгөө ажлын хажуугаар. Тэр найз маань их тус болсон та. Одоо хүний газар тийм үгүй ер нь хов шүү дээ. Өөрөө ажилдаа ядарч байгаа. Тэгээ хажуугаар найз нь өвдсөн. Тэгээ найз руугаа гүн гэртээ амарчдаг. Тэр найз үнэхээр баярлж бат. Тэр найз хаана идэв? Одоо хотод байхгүй л да. Монголд ирсэн баг хотод байхгүй. Ол бүр Эрдэнэт байгаа. Найзтайгаа ирээд ярьсан уцаар. Ирсэн өнөө өглөө ирсэн. Найз нь ажилдаа болчлаа шүү. Ажилдаа байхгүй явж байна. Өнөөдөр ажлын ихний өдөр. Өдөр автобусанд явж байсан. Автобусанд явж байгаа даа юу? Тий. Тэгвэл ер нь Эрдэнэт зориулээд найз дараа очил яа. Хамаагүй. Би яг очие гэж бодож л байгаа юм л да. Гэтэ хол штэ. Би хоёр найзыг уулзуулъя. Чи очиод баярлаа. Найз минь чамдаа би баярлаа гэж очил тоо. Болох юм. Асуудал ш. Сэтгэл байхад юу ч юм бүтэн штэ. Би найзтай нэг юм аягүй хамалдаг гэсэн. Би Монголоос Солонгосын хил рүү орохдоо 2 үлээр орсон. Заавал 2 үлээр Монгол руу орно гэж хамалдаг гэсэн. Тэмдэж босч ирээд одоо Монгол хэлээр 2 үлээр орж ирсэн. Амлснаар билүүсэн гэж бодож байгаа найзтай. Тийм бай. Одоо найз дээрээ очино. Эрдэнтийн зам, нөхрөлийн зам, сэтгэлийн зам бүлээн байна. Эрдэнэт юу гон бах вэ? Их нутагтаа л явж гин. Тийш штэ. Уулна л тий. Монгол орн дотроо. Гүшүүл мортой л Эрдэнэт рүү. Бэлэг нь юу байгаа юм? Энэ манай найзын хүмүүстэй малгай баг. Тэгээ хүүхдийн хувцс. Манай хүн саяхан шинэ хүүхэд болсон. За. Тэгээд хүүхдийн хувцс. Тэнийг жоохон чихэр байгаа. Чихэр байгаа. Жоохон чихэр байгаа. За тэгвэл одоо найзаагаа хүлээ. Найз нь яаж ухтаж авах вэ? Тэр гараад ирсэн байна. Тэр гараад ирсэн. Хаана? Тэр. За тэгвэл очие. Ингээд үлээ найз. Золхоо. Золоо. Үй. Одлууд дагуулсан Хинхэн багийн дурсан жасаннахдаа Халгч туулах амьдралын нугч Саах штэ. Одоо санаа зовох юм байхгүй. За. Одоо найзыгаа зорих юмаа ийм хол яах гэж ирсэн юм. Хослоо биелэхгүй лээ. За, нас нүдтэй чарсан. Сайхан байна, үнэхээр сайхан байна. Би харин бүр ингэж хүрээд ирнэ гэж бодоагүй. Тэгээ найзтайгаа ямар ч ясныг он гаргаад оны ер нь дундуур явна гэж бодож байсан. Тэгээ ямар ч яс найз маань ирсэн ч бас тэгээ он гаргаад сая шинэ хүнтэй болсон. Тэгээд харин бас Эрдэнэт ирчээд тэгээ байгаа болохоор Ерөөсө жоох юм ярахаар л уйлдаг болсон. Энэ хүн залуу ерөөсө уйлахаа зангираад байна биз. ийм болчтой юм шүү дээ. Айгу өрөвч хүн. Тэгээд айгу дорой юм сэтгэлдэлдэг. Тэгээд найз гараад үнэхээр Зойлоо бэлгээ өгье л дөө. Өөрөө чи өмсөлт уртаа малгай гэсэн шүү. За. Тэгээ шинэ хүмүүс бас хол цондор байгаа. За. Орох уу? Нарлаг Монгол орон насаран амьдрах нутаг намайг түсэн ээжи номон сурсан байж ертөнцийн
сошби ирдэн химини хатшби янраа химини гаршби жаа химини хатшби янраа химини гаршби Нэг акт бүр багаас шороож өсөөгүй ч гэсэн те хүний нутагт ингэж дотн нөхөрлөө, шаахан нөхөрлөөд ингээд ер нь бас л гоё найзууд тусандаа ер нь. Тэгээ золоо. Би чамаар бахархаж. Хүний нутагт олон хүмүүс нэг ширээнэ давцсан өргөснийхөө төлөө нуруунд гэмтэхэд олон хүмүүс зүгтахад чи хажууд нь байсан гэдгээр би чамаар бахархаж. Яг та тэгээ найз нөхцөл тэгэл мэдээж тэр нэгэндээ зовлон жаргал нөгөө боёгийн хэлдгэр баярын ширээний ард хоёр уулзснаас зовлон гарч нэг суу гэдэг шүү дээ. Тэрэн шиг л ер нь байх ёстой л гэж боддог шүү дээ. Ялангуяа эрчүүдвэл тэгэл нэг актер нэг тоогоо шанаг ярихгүй ч гэсэндээ сайхан бас нэг амьдралаа яриа те зовлон жаргал зовж ивэл нэг шиг яаж ийн хийж ийн юу нь болохгүй байна. Би нэг сайхан дэмжээд ингээ явах сайхан шүү дээ. Гэтэ гоё байна найстайгаа уулздаг үнэхээр гоё. Тэстэй харин би ингэж ингээд ингээ уулзна гэж өстой одоогүй харин. Бид нар сэтгэлийн дуудлагаар нөхөрлийнхөө төлөө найздаа баярлаа гэж хэлхийн төлөө бид нар нааш эрдэнэт рүү зорж ирсэн. Одоо найздаа хэлхэн зөв? Баярлаа. Андаас. Бараг өөрөө өвцөн ч дээр юм шиг гэж тийм л юм төрдгөл юм байна. Родига чичориго умарда орни мэгни миннэ. Хүний газар бол хүн нэг л газар шүү дээ. Эрүүл мэндээр мөнгө суулж авчихна гэсэн үг. Явсандаа бас аяг харамстай. Хайртай бүх хүнээ орхио явж байгаа шүү дээ. Байртаа болъё. Ээжигээ дуудаад байдаг эрдүү. Аавтаа уулзчихдаг. Байрнаас илүү ганц томилхтэй л шүү. Алхаж чинь, явж чинь, толгой ажиллаж чинь, харж чинь. Болохгүй л юу? Тэгээ одоо бол дахиж өвдөх хэрэг байхгүй, өөхөх хэрэг байхгүй гэж боддог. Ард маань амьдрал байгаа. Заавал хоёр үлээр авах. Өдгөөгөөс 6 жилийн өмнө бүгд найрамдах Солонгос улсыг өөрийн гэсэн орон сууцтай болох гэж ээжигээ амраах гэж зорьсон баяр жаргал залуу Эрдэнэт хотод үлдлээ. Биднэрт баяр жаргал шиг сэтгэлийн тэнхээ байгаа олоогүй болов. Баяр жаргал их нутагтаа ирснээр гэрт нь ер нөхрийн цайны дээж эзгүй байсан өнөөдөр эзэнтэй болж байна. Өнөөдөр баяр жаргал хүүгээ дээш нь өргөд минийхөө гэж өргөж чадахгүй ч гэсэн үр хүүхдийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө сэтгэл дүүрэн тэмүүлэлтэй ирсэн. Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудаа их нутагтаа ирээд хайртай бүхэндээ эзэн байж энд орныхоо эзэн байгаасаа гэж би хүсэж байна. Амьдралын зам бүлээн байна. Их нутагтаа ирэх зам чинь бас бүлээн байна. Их орондоо ирцгээгээрэй. Их нутагтаа тавтаа морил.